Хөөе энэ чинь нөгөө бие арчилгааны юм энэ байхгүй те. Энэ байвал энэ алах нь. Нөгөө тоор моор идэр болоод над чинь нөгөө испанууд байвал илүү бас тохиромжтой өнөр байгаа. Зөвхөн яг нэг тийм гоо сайхан юм. Тэгтээ гоё юм аа. Би 400 орчим лаг цуглуулсан байсан. Шалтгаараа хүний биед хортой бодис ялгаруулдаг тийм лаг мэдлэггүй учраас цуглуулчихсан байсан. Тэгээд тэр 400 лаг бүгдийг ингээд найзуудтай тараад өгсөн. Маа найзууд уучлаарай. Амар хортой лаг гэж байна тийм. Гэхдээ эрэгтэй хүмүүс чинь төрсөн өдрөөр нэгэндээ дандаа шил юм бэлгэлждэг. Та нар тэрний оронд гоё шил лав бэлгэлээч гэдэг. Амар гоё өнөртэй лаг бэлгэлээч. Би яг сүүлийн 8-9 жил ээж эгч нарыгаа дуурайгаад айгүй их лаа цуглуулсан, амар олон өнөртөөс цуглуулсан. Тийм ерөөсөө нялан хурц өнөр дуртай биш болсон байна. Аль болох тийм гоё зөөлөн шингэхээрээ тийм гоё өнөртэй таатай байдаг. Тийм өнөртөөс илүү сонирхдаг болчих би. За би бол өнрийг бол бас нэг эмэгтэй хүний нэрээ утас шиг л гэж ойлгодог. Ямар гоё. Энэ албар үнэхээр гоё нэртэй лаа байна. Бүр ямар гоё нэртэй. Зөөлөн тийм одоо өөрөө ч хэлдгэр нэг тийм тансаг анхлын үнэрэнд дуртай болсон бил. Энэ бүр яг дуртай төрлийн үнэртэй лаа мөн байна. Ямар гоё нэртэй вэ? Одоо сүрчиг бол түрхэхэд бас нэг эхлээд нэг хурцтай өнөртөж байгаа. За нэг хэсэг явж байгаа дахиад тэр сүрчигний өнөр илүү гоё зөөлөн болоод магадгүй ингээл нэг маргааш ч юм уу өнөртөхээр бүр гоё нэг тийм уусцсан тий өнөр нь бүр нэг гоё тийм англим зөөлөн болсон. Тэгвэл Glass House брэнд өнөртний соёлыг яг сүрчиг шиг ингэж одоо Европ даяар, Аз даяар одоо өнөр талааны соёлыг одоо түгээнд илэрүүлж өгсөн цор ганц одоо өнөр талааны брэнд гэж Glass House брэнд маань бол явдаг. Тэгэхээр одоо таны энэ үнэрлсэн энэ one night гэдэг үнэр талаа маань муу ялгаагүй суур нот. За тэгээд дээд нот, дунд нот гэж явдаг. Тэгэхээр суур нот нь эхлээд нэг яг таны яг үнэрсэн тэр мэдрэмжийг эхлээд асаахад тэр үнэртэн. За тэгээд муу ялгаагүй нэг 3-4 цагийн дараа асаахад бас нэг дунд нот нь, дээд нот нь гэдэг ингээ нотоороо хурц найрлагаараа тухайн одоо ортонд орж байгаа жимс вэ нүү, цэцэг вэ нүү, тэрс гоё анхлын тансаг өнрүүд нь бол ингээ солигдож явна гэсэн үг. Glass House одоо бренди бас бест селлер одоо өнөр талаанууд гэж байдаг. Тэгээд хойлоо дараагийнхаа өнөр талааг өнөрлөө тий. За. Орч амар гоё тийм тансгал өнөр өнөртөж байна надаа. Яг энэ өнөр талааны нэр нь болохоор Midnight Milan. Өнгөрсөн 100 ихчдэг яг аялын тоглолтоор Миланд очсон. 3 улсын тоглолтоо дуусаад Миланд явгоо амарсан байхгүй. Тэгээд бид төр айгүй гоё хоол идээд нөгөө үзэсгэлэнт газар сүм энтрээ үзээд тэгчтэй гоё ажиллаа дүгнэж яриад гоё просеко уусан. Тэр л их гоё санаанд орж ирээ. Гоё тайвширж исэн тухай үед айгүй гоё тийм тансаг 50 орчинд уран зайд бол яг энэ Милан санд лага өнөр талаага асаахад бол яг тэр тусамж болол шууд хамгийн түрүүнд орж шүү дээ. Тийм ээ. Дараагийн энэ лаа штэ тий амар үнэхээр гоё тансаг өнөртэй. Тэгэд одоо яг энэ лааны үнэрийг ингээд тайлбарлая гэхээр миний үгийн сангийн үгний сонголт багасаад байна. Энэ нэг тийм гоё жимслэг анхлын. Тэгээ энийг бол би шууд нөгөө нэх гоё баанд ус тосоол хөөсөнд хөвтөж байгаа л гоё асаагаал гоё шампань умар. Тэгээ эндээс бол жимсний нэг тийм өнөр байна. Жимс өнөрт чинь үнэхээр гоё. Хоёул жимснийхаа өнөрийг таая л та. Жимс нь би харчлаа. Мөн мөн байна уу? Ер нь төгсөн байна. Тэгмээд яг нэг тийм эсэглэн дүү тийм жимс гэсэн чинь яг л тийм пич гинэ. Тэгээ Sunset-ийн Capri гинэ. Үнэхээр гоё нөгөө нэг тансаг чамин одоо тансаг зэрэглэлийн гэдэг нөгөө сав баглаа бодлоосоо гадна үнэр нь өөрөө яг энэ брендийн одоо тий хамгийн төгс юм юм байна тий.
Бүр үнэхээр юм гоё чамин байна. Үнэр нь бол бүр үнэхээр одоо нөгөө болдог бол үдчихэж байгаа хүмүүстэй бүр тийм үнэрийг ингээд үнэрлүүлчмээр байна. Үнэрлэх болгонд амар гоё тийм өөр өөртөөх нь орцсон илт ялгарч үнэртэж юм. Маш гоё тийм чамин би одоо ингээд фэн болсноо альбисаар. Үгээр ингээд тийм үдчихэж байна. Манай найзууд үдчихвэл төрс өдрөөр зөвхөн эдний лаг авна шүү гэлч. Тийм үнрээр асар олон төрлийн таашаалыг өгöd байна л да. Миний авахыг хүсэж байгаа мэдрэмжийг лааных нь үнэр нь ингээд айгуу гоё дүүргэж өгч. Сая яг ингээд нэг нэлээд олон төрлийн лаа үнэртгэд яг л бүгднгийн би үнэртээд за энийг яг те гоё баатай усанд хөвтөж байхдаа энийг яг гоё кофе ууж байхдаа энэ орой гоё кино үзэхдээ эсвэл хоол одоо идэхтэй гээд үнэрийн үнэрлэнгууд шууд яг тэр мэдрэмжийг авмаар байгаагаа ингээд тооцоолчлоо. Тэгээд үнэхээр ям гоё мэдрэмж өгсөн. Тэгээд энэ үнэрийг ингэж ийм олон төрлөөр нь ингэж өөр үнэртэй байлгана гэдэг бас тийм сонин. Яг энэ дэлхийн энэ гоё үнэртний соёлыг түгээж өгч байгаа энэ том одоо брэнд маань Монголд аль биесээр ингээ ирсэн байгаа. За химийн орц найрлага ороогүй гэдэг бол нэгдүгээр тал бидний эрүүл мэндэд чухал учраас эрүүл мэндэд бол амар нэгтэй. Үнэртэл лаанууд маань бол бүгд limited edition хэлбэрээр бас гардаг. Зах зээл дээр. Өнөөдөр манай компаниг оруулж ирж байгаа энэ Glass House эдгээр 17 мөр төрөл бол одоо Австралида төдийгүй Азда, Европта бол бас бестселлер болсон эдгээр үнрүүдийг бол яг оруулж ирсэн байгаа. За бүгдээр бол баг бүгднийг үнэрлээд үзчихлээ, ярилцчихлаа. Энэ дундаас уран заяад одоо таалагдсан хамгийн таалагдсан үнэр талааг бүгдээрээ олцгоё. Тийг урталтай бэлдээ. Тий, би бүр сая 2 3 удаа төрж бүх үнэрийг үнэрлэлээ тий. Тэгээ ер нь бас л ингээд нэг дор үнэрлэж байгаа гэхэд ялгаатай нөгөө туртаалаа буцаад үнэртэд олчлоо. Тий. Тэгээд миний хамгийн гоё санагдсан лаа нь One Night in Rio гинэ. За тэгээ надад One Night in Rio гэдэг лааны үнэр үнэхээр гоё үнэр санагдлаа. Яг одоо миний сонголт. За өнөөдөр намайг амар амгалан аз жаргалаар аялуулсан Glass House-ийн хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд би бас өөрийнхөө одоо сонирхол хоббинд бас мэдлэг нэмж авлаа. Тэгээд та нар маань бас энэ Glass House-ийн гоё үнэрлээд одоо өөрсдийнхөө гоё үнэрлэх мэдрэмжийг маш гоё аз жаргалаар одоо ингээд тэжээгээрээ одоо хооллоорой гэж зөвлөх байна.